Сайн байцгаана уу? За би өнөөдөр та бүхэндээ матрицын маш нарийн хувтгооны нэг сэдвийг товчхон ярих гэж байна. Энэ бол бид нар аав ээжигээ юу гэж бодно, нийгэмд ямар байр суурьтай явдаг шалтгааны тухай хэлэх гэж байна. Та эцэг эхийнхээ тухай юу гэж боддог бэ? За, та аав ээжийнхээ тухай бодсон бодлороо яг тийм хандлагыг үүсгэж байдаг. Аавынхаа тухай дутуу дулмиг аваараа бахархдаггүй, үнэлдэггүй, хүндэлдэггүй бол яг өөрийнхөө тухай бодож байна гэсэн. Аавыг та бурхан мэт бод. Эсвэргээрээ ааваараа бахарах сайн талыг нь олж хар. Жишээ нь аав бол өдөр бүр ажилдаа яваад гэр бүлээ тэжээхийн тулд бүх ачааг нуруундаа үүрдэг. Хариуцлагатай, үүргээ хүлээж, үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийдэг. Аав бол цаанаа маш агуу энергитэй хүн байдаг. Аавыгаа зөв сайхнаар хайрлаж бодох юм бол таны нийгэмд байгаа бүх үйл ажиллагаа яг масштабаараа өрнөж эхэлнэ. Харин ээжийнхээ тухай юу гэж боддог вэ? За, таны дотоод сэтгэл яг ээжийн дүр байдаг. Та ээжтэйгээ харилцаа сайн байвал сэтгэл хангалуун амьдрна. Эцэг эхийн сөрөг тал бол бидний хүчтэй тал гэж үзэх хэрэгтэй. Тэгвэл аав ээжийн нэрийг зөв урсаж амьдралын хүрд жигд эргэдэг. Тиймээс аав ээжийнхээ ямар ч хамаагүй сөрөг бодлыг цаанаа нуугдаж байгаа хүчтэй тал гэж ойлгох хэрэгтэй. Бид энэ хорвоод төрөхөөсөө өмнө аав ээжээ удмаа сонгож турдаг. Бид яг ийм тодорхой удмын гэр бүлийг сонгохдоо гол нь өөрийгөө хөгжүүлэхэд, мөрөөдлөө биелүүлэхэд, өөрийгөө нээхэд яг тохирсон байдаг. Тиймээс өөрийнхөө туулах зам үеийн үрийн даалгавраараа адилхан удмыг сонгож турдаг. Бид сайн муу гэж бодож байгаа зүйл нь аав ээж албаар бидэнд өгч байгаа мэт зүйлийг хэлнэ. Тэгж биднийг түлхэж, чиглүүлж, зөв зам руу нь оруулж програм ажилдаг. Удам гэдэг маш агуу хүч биднийг цуснд урсаж байдаг. Бүх удмын мэдээлэл бидний генд бичээстэй байгаа. Тийм учраас энэ бүх мэдээллийг матрицаар мэдэж авч болдог. 5 хошуу одонд буюу матрицид цаанаа нуугдсан бүх мэдээлэл байдаг. Тэр матриц руу хараад тухайн хүн хэнийг дуурайсан, аль удмын чиглэлийн хүн бэ, аавын хүү, ээжийн хүү гэд шууд хэлж болно. Удмын бүх даалгавруудыг биелүүлэхгүй байвал бидний өмнөөс хүүхдүүд минь биелүүлээд эхэлдэг. Яагаад тэд ингэж биелүүлээд байгаа вэ гэвэл биднийг урт наслуулах гэж. Харин тэд өөрсдөө сөрөг амьдарч эхэлдэг. Тийм учраас бид өөрсдөө өөрийнхөө үүргийг биелүүлээд явах нь тийм чухал байгаа юм. Харин ямар үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой байдаг гэдгийг маш нарийн мэдээллүүд 5 хошуу одны матрицын аргаар мэдэж авах боломж байгаа нь их хувь тавилан юм байна. Баярлалаа.